Монгол Улсын хурлын дарга Их Британи Өмнөд Ирландын нэгдсэн хаан тулсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллалаа. Энэ үеэр Оксфорд их сургуулийн захирал Уильям Хэг, газар зүй байгаль орчин сургуулийн захирал профессор Jas Fix нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж байгаа зорилтууд, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцлоо. Мөн улсын хурлын дарга Оксфордын их сургуулийн газар зүй байгаль орчин сургуулиас 7 дахь удаага зохион байгуулж байгаа говь цөлөрхөг нутагт амьдарч байгаа улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын баг хуралд оролцож байгаа монгол судлаачтай уулзаж тэдний судалгааны ажилтай танилцлаа. Миний докторийн судалгааны ажил бол Монголын малчид дижитал технологи гэж бидний ярьдаг энэ технологиг ашиглаад амьдралд нь ямархуу өөрчлөлт гарч байгаа вэ? Өөрөөр хэлбэл хэдэн жилийн өмнө энийг харьцангуй бага ашигладаг байсан тийм. Энэ нийгмийн өөрчлөлтийн тухай судалгаа хийж байгаа. Оксфордд байгаа судлаач Монголын тухай хийж байгаа судалгааг бол та нар сая одоо зах цухаасан сонслоо тийм үү? Үнэхээр өргөн далаастай зөвхөн Монгол гэхгүй Монголын асуудлыг ойролцоох бүс нутаг за мөн дэлхийн асуудалтай холбож судалдаг ийм цараатай өргөн хэмжээний судалгаа хийж байгаа нь бол дэлхийд ерөөсөө л эрен бэлгэх бол эхний хэддээ л зогсохоор ийм чанартай судалгаануудыг байн гаргаж байгаа хүмүүс байгаа. Жишээ нь одоо Оксфордын сургуулийн судлаачдын сүүлийн 20 гаруй жил цуглуулсан мэдээлэл юу вэ Монголын талын те? Жишээ нь одоо ингэж хэлж болно. Малчтын тухайг үл зөндөө их мэдээлэл дата байна. Бэлчээрийн тухайг үл зөндөө их дата байна. За яг саяны те газар хөдлөлттэй, сансраас, хэмнэл дагуулаас хямх тухай асуудал. За тэр бүхэн гээд маш сонирхолтой амтан бий тийм үү? Энэ амтны тухай судалгаа гэдэг. Энэ олон асуудлуудын тухай сүүлийн 20 гаруй жил цугласан датанууд энэ хүмүүст байгаа. Энийгээ мэдээж Монголын одоо бодлого боловсруулагч нар, шийдвэр гаргагч нартай хуваалцах, судлаач нартай хуваалцахад бүрэн дүүрэн одоо өдөр бол тийм нээлттэй байдаг ийм хүмүүс байна. Монгол судлаачтай хийж байгаа судалгаа шинжилгээний хэл шинжилгээ утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй урамсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гэд маш олон чиглэлд хөгжиж байна. Улсын хурлын даргын зүгээс Монгол судлаачдын гаргаж байгаа судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Оксфорд их сургууль нь боловсрол судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг 45 коллеж эрдэм шинжилгээний танхим судалгааны төвдөгөөр үйл ажиллагаагаа явуулдаг байна.